дээрэс нь бусад багаас мэддэг мэдээлэлээ цуглууллаа тийм үү? За одоо тэгвэл цаашаа цаанаар юу судлах вэ? Гэртээ очоод хаанаас юу яаж хинээс судлах уу гэдэг төлөвлөгөөгөө гаргая. Тэгээ өнөөдрийн хичээлийн хамгийн эцсийн одоо төлөвлөгөөгөө гаргах багаараа ярилцж агаад ямар мэдээллийг энэ сонгосон мэдээллээ хаанаас хинээс яаж олох вэ? Цаасан дээр бич. Ярилцаад төлөвлөгөөгөө гаргаад бичээрэй. За төлөвлөгөө бичээрэй. Хаанаас очиж хинээс ямар мэдээлэл цуглуулах вэ? Юунаас тийм ээ? Та нар бодож байгаа интернет, намын сан гэх. За төлөвлөгөө гэж бичиж аваад мэдээлэлээ яаж цуглуулахаа бичээрэй хүүхдүүд ээ. Хаанаас хинээс бич. Хинээс, хаанаас, юунаас тийм ээ? Сайн байна. За. Ингээд доошо жагсаагаад бичиж. Юунаас, хаанаас. За хиний баг төрүүлээд төлөвлөгөөгөө гаргаснаа юу мэдхийг хүсэж байгаа төлөвлөгөөгөө хэн хэлэх вэ? Нар ямар хэлбэртэй вэ? Нарны аж тус юу вэ? Нар дэлхийг тойрдог уу, дэлхийн нарыг тойрдог уу? Нар яагаад ийм олон өрнөтэй вэ? Нар яагаад халуун байдаг вэ? Нар шатдаг уу? Нар яагаад одод цолцдог вэ? За хаанаас мэдчих чагаа тэрийгээ? Намын санд сууж ном унших. За. Интернетээс хайр. Багшаасаа асууж. За эдний багийн төлөвлөгөө тэгвэл энэ байна. За хоёрдугаар багийн төлөвлөгөө их төвшөө. Босоод. Интернетээр хайр. За өшөө. Намын санд сууж бид ном уншиж байгаа. За. Өөр. За өөр хэлэх хүн байна. Өөр хаанаас яах чаад зөвлөгөө хэлж зүгээр л суудлаас хэлж. Энэ төлөвлөгөөнүүдийг бид гэрээс нэг нэгнээр авсан байгаа. Тийм үү. Нэгдүгээр төлөвлөгөө одоо чимп баг. Хоёрдугаар төлөвлөгөө их төвшин. Гуравдугаар төлөвлөгөө дөрөвдүгээр төлөвлөгөө ганц их тулга. 5-дугаар төлөвлөгөөг ирмүү. Зүгээр нөгөө төлөвлөгөөгөө нэг нэгээр судлахаар хуваад авсан байгаа мэн тийм ээ. За ястаа мондаг байна. За сууж. За 3-дугаар агийнхаа. За бэлгүү. За эхлээд хаанаас хинээс судлахаар хийдэг? Интернет номноос аав ээжээсээ ертөнцөөс хүмүүсээс нар хідэн юм халуун бэ? Нар дэлхийгээс хідэн километр хол вэ? Нар ямар өнгөс хүчтэй вэ? Нар дэлхийд дөрөлдөг үү? Дэлхийн нарыг тойрдог уу? Ямар ач тустай вэ? За энэ талаар мэдхийг хүсэж байгаа юм байна тийм ээ. За стан мондог байна. За 4-р агийнхаа. За. Хүмүүс ямар ач холбогдол ямар өнгөстэй хаана яагаад тэгж Зүгт.
За тэгвэл бүгдээрээ одоо ингээд дор бүрнээ зоригтой боллоо тийм ээ. Багаараа хамтарч ажиллаад төлөвлөгөөнийхөө дагуу очиж гэртээ нөгөө хаанаас судлах гэж байгаагаа яах нь бүгдээрөө судалгаагаа явуулах нь. Дараагийн хичээлээр бүгд судалгаагаа хүүхэд болгон өөртөө бичээд тэмдэглээд тэгээд өөртөө болгон судалсан зураг аваад тэгээд дахиад уулзах нь байна. Ойлгосноо бүгд? За өнөөдрийн дэсэл хичээл ингээд эхний үйл явц нүгээр дууслаа. Баярлалаа та бүхэн. Дээрсэн одоо ийм их одоо дэлбэрэлт явагдаад байгаа. Та нар одоо нөө динамит системд гэж мэдчихэж байгаа шүү дээ. Ийм их шатлал явагдаж байна. Тэгээ шатал дэлбэрэлт явагдаад байгаа байхгүй. Тэгээд эргээд ингэж аваад энэ дэлбэрэлтний одоо эргэж ингэж аваад дээрээ гадуур дээр Зураг тавьсан ч болно шүү дээ. за дараа нь гараад тэгээд асуулт байна. Энэ дээр ингэж аваад. Өөр сонирхож асуух юм байна. Манай ааш төсөө юм бол. Манай ааш төсөө. Байгаад би барай чам мэдэх байх гэж бодлоо. Тарнаа ачталсан чи мундаг мэдчихсэн шүү дээ. Гэрэл гээгээ авчаад ингээд. Хэрвээ наргүй байсан бол одоо бид нар гэрэл гээгээ ирэх юм уу? Ирэхгүй. Сан хүүтэн гэж байх юм уу? Маш их хүүтэн байх гэж байна. Нөгөө тааг харахгүй. Хүүтэн. Ийм одоо дэлхийд бид нар амьдрах байсан биз дээ. Хэрвээ нар байхгүй бол тийм ээ? Тэгэхээр ач тусын юу гэж хэлж болох нь амьдралыг тэтгэгч гэрэл гээгээ болсон тийм мундаг ахуй ертөнц биднэрт бас. Тийм ээ? За өөр асуух юм байна уу? Одоо байхгүй. За баярлалаа их мундаг сайхан мэдээ. Цаа бол дараагийн орж ирээ за. Мэдээ битээ их сайхан боловсруулах мэдээж яваа танилт одоо амжилт хүсье. Дахиад одоо бас өөр бодлоос асуух зүйлээ гэж асуугаарай. Манай тийхэн бол гарсан юм шиг бодож байна. За баярлалаа. За амжилт хүсье. Долоон хоолоос дөрөв үржиж тийм хаас гэх юм хатан гацаад. Гоёлын багт стандарт модны швэн тийм ээ. Харин тийм яг ингэж аваад ийм багт. Стандарт хот ийм. Стандарт ийм. Ямар их гэрэлтэй мэй долоон хоолны нөгөө однуудаас дэндүү их гэрэлтэй мэн тий. Таг зүүн нэгний гээд tungaтай юм шиг. Хажуугаар нь биднээс хол оршдог. Хэрнээ маш тод эсвэл аврах том хэмжээтэй бол тэнгэрт од харагдана. Гоён аврах том болохоор аврах том однууд л биднэрт харагдсан юм та орон км-ийн дараа гэдэг болохоор тэр яг гэсэн юм биш нөгөө тэрээс хамгийн хайрт нь даргас биш нэрээ тийм үү эсвэл бидэндээ маш ойрхон оршдог хэрнээ өөртөө маш жижиг бүддэг бол тэнгэрт тод харагдахгүй санийма одоо нэрээ үлэрлэг татаж болох юм биш тийм үү ямар гоё юм бэ Мэдээ ядас энэ үеийн асны даруу хаалж хупава жижиг баг үлдэрсэд гэж нэрлдэг шанган амсар хоёр хуу баг юм уу тий харин болохоор ээж баг юм даагур мэсэн Найзуудаа одоо бүгдээ нэгтгэсэн мэдээллүүдээ нэгтгэцгээе.
өнгөтэй харагдуулахад хоёр хүчин зүйл бий. Зүйл бий. Харагдах нөлөө хоёр хүчин зүйл байдаг. Энэ нь дулааны эрчим хүчтэй холбоотой нэг нь нөгөө нь агаар хэр хол зайны агаар мандлаас холбоотой байдаг. За одоо чи өөрөө дэлхийн нар хооронд 150 сая километр зайтай байдаг. Нарыг ойлцоогоор 5 тэрбум настай гэж үздэг. Нар дэлхийгээс 109 дахин том. Нар шар өнгөтэй боловч цагаан өнгөтэй байдаг. Яагаад гэвэл агаар мандал орж ирснээс болж шаргал өнгөтэй харагддаг. Цадгалсан мэдээлэл хэрэгнэ. Нар болон түүнийг эргэх гаригууд нь мананцрын бөөгнөрлөөс үүссэн. Долоон бурхан одонд бас бурханы суудлах гэж байдаг гинэ. Тэр бурханы 1-р одыг тиймдэг 5-р дээр бурхан багшийн суудл байдаг гэж байна. Тэгээс тэр нөгөө долоон бурхан одон дээр тэр долоон бурхан одны тэр одыг тийм жилдээ уншигтэн тэр одыг тийм жилдээ уншигтэн гэх маягаар зөндөх юмнууд байдаг гэж байна. Долоон бурхан одонд ердөөс өөрийг нь даатгаж болдоггүй. Харин тэр өөрөөс гадна өөр хүнийг даатгаж болдог. Гэр бүл болон өөр хүний дүү, эмээ, өвөө, ах ихч хамаатны саднуудаа хэнийгч даатгаж болдог. Харин тэр долоон бурхан одонд улирлаар байраа сольдог. Солихтод дандаа алтан гацуудыг байнга тойрж явдаг гинэ. Тэр алтан гацуудыг байнга тойрж явдаг. Алтан гацууд нь дүү нь болохоор алтан гацуудыг байнга тойрж явдаг гэж байна. Эцтэй үеэс шөнө орой аян замын төөлдөл гаргахдаа алтан гацуудыг хойд зүгт байдгийг чэжж хойд зүгт руугаа явж байсан. Тэгээд хойд зүгт алтан гацууд нь байдаг. Тэгээд хойд зүгт монголчууд хэрвээ хойд зүгт гэр айл өөрийнхөө гэр нь байвал хойд зүгээ олохдоо алтан гацыг ашигладаг байсан. Тэгээд дэлхийн төлөвлөн ирэхдээ алтан газас бус доддуудаагаа дэлхийн шөнө орой иргэдэг. Шөнө орой тойж иргэдэг. Нар бол цагаан юм. Нар дэлхийгээс сая 500 км-ийн зайд оршдог. Судалж мэдсэний батлахын тулд одоо орон руу явж үзэх үү? Слайд байгаа. Одоо орны талаар тавч өнөөдөр харуулж үзүүлж өгөн. Бүгд англи монгол нэртэй явна заа юу? Та нар англи хэл үзэж байгаа шүү дээ. Монгол хэл үзэж байгаа юу? Хасчаагүй нь ашгүй. Монгол хэлээ сайн үзэхгүй англи хэл үзэн гэж байдаг шүү хүмүүс ойлгоо. Тийм учраас монгол хэлээ сайн мэдчихэж англи хэлийг үзэх хэрэгтэй гэсэн үг. Болов тооч. Гэрлээ дарчих. Хүмүүс Улаанбаатар одоо орон суудлах оргил монголоор тэгж хэлнэ. Хэрвээ та нар англи газар очивол энийг өөрөөр хэлнэ. Энэ Улаанбаатар тэгээд энэ Астралид Матео Ромог от гэсэн үг заяа. Грек одоор энэ судлал гэсэн үг. Observatory гэдэг нь ажиглах газар гэсэн үг. Энийг Улаанбаатар Astronomical Observatory гэж дуулна. Энэ англи хэлээр яг нь ингэж хэлнэ гэсэн үг. Тэр гурав явтай эхний гурав үсгээр хэлнэ. Энэ хүнийг манай нэмж бодгор гэж одоо орныг байгуулсан юм гэхдээ 30 нас хүрээгүй байхдаа манай одоо орон судлахыг өргөж байгуулад одоо бүхэн болоод тэгэр талиад судлаад 7 жил болж. Энэ хүний ачаар та нар одоо орон судлах өргөж ирчээд байна. Хизээр эзэгс яг ахан нас орж шүү дээ хөгшрөө хүн болгонд төрөл өгдөг. Та нар хэмээн та нарын өөр хүүхэд одоо орон судлах ахын баяртай байна гэсэн.
Энийг яаж үзлээ. Тийм учраас би цааш өндөр гоё харуултыг байна гэсэн үг. Бидний хүүхдээс Монголын Чингис хаан тэгээд хагцлаад Монголын төгсөл рүү ярьж байгаа. Шуурчаа хүүхдүүд гарч миний чих болон төлөөрэй. Энэ их хүннүүгийн улс гэдэг бидний хүүхдээс хүүхдүүд хүннүү гэдгийг шүү. Хятадууд их олон анзаар дуулна. Бид хүннүү гэдгээрээ явна. Энэ төр тус байгуулсан. Дэлхийн энэ том газрыг бүгдээр эзэлсэн. Энэ хоёр талдаа бидний хүүхдээс дэлхийг эзэлсэн багхгүй юу? Хамгийн эхлээд биш 15-аас 20 мянган жил, магадгүй 25 мянган жилийн өмнө энэ Берингийн хоолой гэж байдаг энэ өсөлтийн үед их өстэй байсан багхгүй. Одоо энэ далаа усчихсан. Энэгээр дамжаад Америкийг эзэлсэн багхгүй юу? Тэр чигээр нь тэдний хүүхдээс Альмекууд гэдэг. Альмекуудын үр ачиг Майя, Инка, Ацтека сонсно индианчууд багхгүй юу? Энэ бидний хүүхдээс шүү. Хүүхдээс маань нэг нь энэгээр явж байгаа тэгээд Америк руу орсон. Энэ анхных байсан. Хоёр дахь нь арай бага газар л да. Гэхдээ Евразия гэж нэрлэдэг Европ Азийн тэр чигээр нь хүннүүчүүд иргэшээр давсан 24 том аймагтай улс байсан. Тоо бичгтээ энэ өрөөнд бичгээр манай өрөөний буюу Ботолго гэдэг том эрдэмтэн байдгийг тэр хүннүү гэж бичсэн. Бидний хүүхдээс хүннүү бичиг энэ дээр төстэй байсан баггүй юу? Хучаанаар яаж утсан бол номон дээр эсэн дээр гүйцэн шууны мөршиг гэсэн баггүй. Энэ бидний хүүхдээс биш одоо устгсан л да. Энэ манайнаас Эрдэнэт руу олсон хүннүүгийн буршаас олсон том алтан идэл. Тэгээ энэ дунд нэг амтан байгаа. Би энэ амтныг таанаас тусна харуулж үзүүлэх гэж байна. Заа юу? Энэ юу вэ хүүхдүүд ээ? Маш сайн байна. Энэ буу байхгүй хүүхдүүд ээ. Одоо бүгдээр 12 энэ хараа цэвэр алт шүү хүүхдүүд ээ. Цэвэр алт байхгүй юу? Юу? Гэхдээ яг нэг өнөөгийн наач өөр баясгалд авч уулахгүй буусан шиг. 12 жил гэж байдаг шүү хүүхдүүд ээ. Энэ жил ямар жил гэдэг вэ? Шинэ жил. Маа. За бодоо байлиг бүгд хүн мөнгөний жил зүгээр л 12 жилээ ярих чинь. 12 жил ямар жилээр эхэлдэг үлээ? Хүүхдүүд хулган жил. Энийг хөхтэй мөрдөн гэж нэрлэв. Тэнгэрийн мандал харагддаг хамгийн хувцад хөхтэй мөрдөн Монголоор. Нэг Грек Ром хэлээр энийг Сирус Сотис гэж бас дуудана. Тэгээ энэгээр хөхтэй мөрдөнээр одоо тэнгэрт харагдаж байгаа. Энэ манай 9 жилийн өмнө цацарсан гэрлээ харна. Энэ одноос гэрэл ирсээр 9 жилийн өмнө байхгүй. Та нар хэд настай вэ? Яг гоо дундчаар та нарын насыг 8.5 9